За бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За шинэ 7 хоногийнхаа weekly podcast-нд бүгдээрээ тавтаа морилно. За өнгөрсөн 7 хоногт юу болчихвоо? Эх 7 хоногт ханш маань хэрхэн хөдлөх юм бол та бүгдээрээ одоо нэг хурдан тэгээ товчхон шинжилээ. Алтнаасаа бүгдээрээ эхлэе. За өнгөрсөн 7 хоногт юу ярьж байлаа бүгдээрээ? Алт маань энэ чигээрээ унах магадлал маш өндөр байна. За тэгээд унахтаа эхний ээлжинд weekly time frame-ийн 9-ийн low руу ороод ирэх нэ гэд ярьж байсны дагуу ер нь алт маань орж ирсэн. За ингээд орж ирэхдээ бүр 9-ийн low байтгаа нэлээд доошоо тий хатгсан, зүгээр хатгсан. За энийг бол яг шинжилгээ нь өөртөө шинжилгээний дагуу хүмүүс янз бүрээр харж байгаа байх. Тэгэхээр миний хувьд бол одоо алтан дээр харж байгаа зүйл нь ямар ч байсан буцаад алт маань өсөлттэй хаагдсан. Өнгөрсөн 7 хоногт бол өсөлттэй хаагдсан. За тэгээд өмнөх одоо 9-ийн ловыг яг candle-аар бол сэтэлж чадаагүй. Тийм учраас үүнийг юу гэж үзэх вэ гэхээр одоо болтол алт маань weekly time frame дээр uptrendтэй хэвээрээ байгаа. Тийм учраас бидний хувьд бол одоо алтан дээр long харсан хэвээрээ байна гэж үзэж болно. За тэгвэл өнгөрсөн 7 хоногуд тэ short харсан мэтлээ одоо юу long хараад явчих гэж бодож иж магадгүй. За би swing буюу урт хугацааны одоо төлөвлөгөө ярьж байгаа. Тэгэхээр алтны хувьд бол тэ импульс за тэгээд retracement явлаа. За дараа нь яг нь импульс явах магадлал тун өндрөө. Гэхдээ ингэж явах нь шууд ингэж явчихгүй мэдээж хэрэг замдаа бага цагийн трендүүдийг маш хурдан тий одоо юу гэх юм up down эргүүлнэ гэсэн үг. За жишээлбэл тий за эх 7 хоногт жишээлбэл за ингэж яваад ингээд ч юм уу тий ингээд дэшээ явдаг ч юм уу иймэрхүү хөдөлгөөнүүд явж орж ирэх магадлалтай. Тийм учраас бидний хувьд бол яг том цагаа ерөнхийд нь дээшээ гэж харж байгаа боловч яг тухайн 7 хоногт байтгүй сэлтгүй гэдэг бүгдээрээ яриад яваад байгаа шүү дээ. Та гэртээ ганцаараа арилжаагаа сууж байхдаа яг тантай адилхан forex сурж байгаа хүнтэй хамтдаа ярилцахыг эсвэл мэдгүй зүйлсээ асуухыг хүсдэг үү? Тэгвэл Alpha Trader Sactam дээр яг арилжаа сонирхдаг хүмүүсийн бүхэл бүтэн community байна. Тэгэхээр та бүхэн маань энэ видеоны доор тайлбар хэсэгт байгаа линкэн дээр дараад Alpha Trader Sactam-тай нэгдээрэй. За тэгвэл энэ 7 хоногт яах юм болоо гэж байгаа юм. За тэгэхэд бол мэдээж хэрэг daily time frame руу бүгдээрээ шилжүүлнэ. За daily дээр юу харагдаж байна гэсэн чинь мэдээж хэрэг daily маань down trend руу иргэсэн. За down trend руу иргэснийхаа дараа за маш хүчтэй импульс хөдөлгөөний дараа retracement-ийн хөдөлгөөн орж ирж байна. За тэгвэл энэ retracement-ийн хөдөлгөөн нь ер нь яг миний таам болж байгаагаа шүү. За иймэрхүү одоо тренд үүсгэж явчих магадлал маш өндөр байна. За тийм учраас бидний хувьд бол эхний ээлжинд дээшээ за хамгийн одоо очиж болох үец зон аль хэсэг вэ гэдгийг харах юм бол энэ арай. Миний хувьд бол алтыг одоо ийшээ харж байна. За daily хэдийгээр даун боловч засвар хөдөлгөөн орж ирэх магадлал маш өндөр. Мөн дээрээс нь weekly time frame дээр одоо маш хүчтэй уналт орж ирснийхаа дараа зүйтэй хаагдсан буюу за энд дэсээ одоо liquidity юу гэдэг бүх юм хамсан гэж байхan манайхан хараад байгаа. Тэгэхээр миний хувьд ч гэсэн одоо засвар хөдөлгөөн ер нь бол ингээд энд дуусах магадлал маш өндөрөө. Тийм учраас би алтыг үргэлжлүүлээд дээшээ харна гэсэн үг. За тэгвэл өнгөрсөн 7 хоногийн таргетууд бүгдээрээ хүрсэн учраас дээшээ харж байгаа гэдгийг бас та ойлгоорой. За тэгвэл 4 цагийг харцгаая. За 4 цаг дээр хөдөлгөөн аль хэдийн uptrendтэй болсон. За тэгвэл uptrend нь тэгээ дээрээс импульсын хөдөлгөөн явж гин, энэ down trend явж гин. За энд retracement өгөөд импульс өгсөн. За энэ импульс өгснээ дараа болохоор энд үүссэн хамгийн сүүлийн 9-ийн хаяг дээшээ сэтэлсэн учраас яг нь энэ чинь ингээд uptrend руу шилжсэн байх нь. Үүний дараа retracement нэг өглөө импульс явлаа. За retracement нэг өглөө дээшээ яг одоо импульс явах. За дахиад retracement өглөө импульс гэх жишээний ер нь бол миний хувьд алтыг ингэж харж ийн гэсэн үг. За өнгөрсөн 7 хоногт Actam дээр тэгээ 7 хоногийн дундуур би бас шинжилгээ оруулсан. За тэр шинжилгээнд юу гэж оруулсан бэ гэхээр за хөдөлгөөн ер нь бол одоо 4 цаг дээр uptrend руу шилжсэн гэдэг яг үүнийг би заасан байгаа. Үүнийг заагаад uptrend руу шилжсэн. За ингээд uptrend руу шилжсэн учраас за retracement мэдээж хэрэг тэгээд импульс явнаа. За үүний дараа ахаад retracement орж ирнэ. Retracement орж ирсний дараа бүгдээрээ одоо long дах хэрэгтэй гэж ярьж байсан. За тэгээд яг нь хөдөлгөөн маань ямар ч гэсэн одоо uptrendтэй импульсын хөдөлгөөн ихсэн байдалтай харагдаж байна. За тэгвэл
өнгөрсөн 5 дахьд манай академийн бас нэг алтан солтой болон одоо манай академийн идэвхтэй гишүүд маань ер нь уулзсан байгаа. Бидэд орой хоол идсэн. За тэр орой хоолн дээр ч гэсэн бид нэр яриад сууж байлаа. За яг өчтөр орой чи энд явж ирсэн шиг санаж шүү. За тэгэхээр өчтөр нэг 5 дахьд за 5 дахьд болохоор яг энэ зооныг сэтлээд хөдөлгөөн дээшээ бууднаа гэд бидэд ярьж ирсэн. За миний хувьд яг энийг сэтлээд одоо баятаа гэж ярьжсэн. Миний хувьд бол баяцсан. Тэгээд энэ дээр бас хөөрхөн ашиг хийсэн хүмүүс байлаа бидэд ярианаас те. Гэх мэтчлээ ингээд ер нь ерөнхий трендүүдээ бид нар хараад ингээд дагаад яваад байх юм бол тодорхой хэмжээгээр одоо боломжийн сайн ашигтай айлжих боломжтой шүү манайхаа. За тэгвэл эх 7 хоногт ер нь бол төлөвлөгөө юм байна. Хизээ бид нар сэл харж эхлэх үү гэхээр 4 цаг маань даавн эргэчих юм бол бид нар сэл харж эхэлнэ. За тэгвэл одоо зоонуудаа нэг цэгцтэй бүгдээрээ зурчий заяа. Daily time frame тэ. За ингэж харагдаж байна. За тэгвэл daily дээр одоо маш хүчтэй гэх юм уу support zone яхахгүй энэ болж өгсөн байна. За гэхдээ энэ болж өглөө гэд бидний хувьд бол одоо энэ зон маань ингээд баг одоохондоо түр устгахчул зүгээр. За тэгэхээр 4 цаг дээр бидний үндсэн одоо down trend-ийн эсвийн low хаана байна гэж харахаар эсвийн low энд харагдчих. За энэ зон сэтрэх хүртэл бид нар алтыг дээшээ харсан хэвээрээ байна гэсэн үг. Яг тэгвэл 4 цагийн трендэд тагч чинь тий. За энэ зон сэтрэх хүртэл алтыг дээшээ харсан хэвээрээ байна. За тэгвэл 4 цагийн трендийг бүгд дээр ахаад нэг зурчий тий. Ингээд up руу эргэсэн retracement, impulse, retracement. За одоо дээшээ импульсныг яваад энэ оройнуудын дэмжлэгийн зон дээр ер нь бол зон хүртэл явчих боломж байгаа гэж минут бол харж байна. За яг Fibonacci-г 4 цаг дээр татах юм бол яг нэлээд Fibonacci-гийн гүнзгий ороод ирсэн учраас нэг амар хол явахгүй харагдаж байгаа. Тэ эхний ээлжинд өмнөх орой. За тэгээд хасах $20 явах боломжтой. За тэгвэл яг хасах $20 дээр яхахгүй өмнөх оройны даралтын зон байгаа. За тийм учраас за ийшээ орж ирэх магадлал маш өндөр байна. За эх 7 хоногт ямар ч алтыг ингэж харж байна. За үүний дараа яг ретресэнд өгөөд ахаад бид нар дээшээгээ харсан хэвээрээ байх болно. За алтны чиглэл юм байна. Тэгэхээр бидний хувьд бол buy харсан хэвээрээ байна. За buy хизээ харахаа болох уу гэхээр энэ доор байгаа 4304 гэдэг хан ширээ breakout хийгээд ороод ирэх юм бол бид нар buy харахгүй түр харсан гэсэн үг. Яагаад гэвэл daily өргөжлүүлээд унах гэж байна уу да гэж үзнэ гэсэн үг. Хэрвээ тэрийг сэтлээд ороод ирвэл daily өргөжлүүлээд 3915 руу унчих боломжтой. Гэхдээ миний хувьд бол яг арайч тэгчихгүй байлгүй дээ гэж бодож байна. Гэтэ бид нар нөгөө яг арайч тэгчихгүй байлгүй дээ гэж бодоод бодлоор арилж яж болохгүй. Яг нь яг бид нар техник шинжилгээ юмд бид нар яг юу хэлж байна? Юу ойлгуулж байна? Тэрийг харж агаад арилж байгаа шийдвэрийг гаргах хэрэгтэй гэсэн үг. За алтны хувьд бол ийм байна. Тэгэхээр өргөжлүүлээд long орох нэ, баятах нэ. За ойлгомжтой юм байна. За тэгвэл одоо дараа нь биткойноо бүгдээрээ ярьдаг байгаа. Биткойны хувьд бол баг ярих юм байхгүй. Яг өнгөрсөн 7 хоногийн зураг яг хэвээрээ. Өнгөрсөн 7 хоногт бид нар юу ярьж ирсэн бэ гэхээр за энд үүссэн одоо resistance, за энд үүссэн support байна. Энэ хоёрын хооронд одоо биткойн явж байхад бол ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй болчихж байгаа. За яагаад шийдвэр гаргах боломжгүй болчихж байна вэ гэхээр яг чиглэл нь тодорхойгүй болчихно. Тийм учраас хүлээнэ гэсэн чинь одоо ямарсан биткойн нэлээд хүчтэй ороод ирсэн. За энэ 65548 гэдэг хан шиг доошо сэтэлэх юм бол яг нь 50,000 руу бүгдээр харж байна. 50,600 харж байна. За тийм учраас энийг ихэд жоохон хүлээчин өнгөрсөн 7 хоногийн одоо weekly forecast-ыг үзээрэй заяа. За энэ дээр биткойны талаар яагаад ингэж харж байгаа вэ гэдгийг одоо тайлбарласан байгаа. За долларын индексийг бид нэр өнгөрсөн 7 хоногт бас дээшээ гэж харж байсан. За ретресэнд өгөө дээшээ явна гэж харж байсны дагуу хөдөлгөөн нэлээд өссөн байдалтай. За тэгвэл 4 цаг дээр бас ямар шухан байдал үүсгэсэн бэ гэдгийг бүгдээр харъя. За 4 цагийн хувьд бол энд тэ аптрендийн ретресэнд хөдөлгөөн орж ирээд за энэ ёроол дээр нэлээд одоо support барьсан байдалтай харагдаад за тэгээд эндээс ер нь бол буцаад импульс хөдөлгөөн долларын индекс өсөж байгаа харагдчихээн. За ингэж өсөж байна гэдэг чинь юу гэсэн үг байх нь вэ? Өсөж байна гэдэг чинь үргэлжлээд дээшээ явах нэ. За ингээд долларын индекс өслөө гэж бид нар алтыг бас шууд унчна гэж бодохгүй. Тэ бодож болохгүй. Яг л за алтны сүүлийн хөдөлгөөнүүд их өссөн. Тийм алт өссөн байгаа. Сүүлийн хөдөлгөөнүүд нь өссөн. За тэгмүү долларын индекс бас сүүлийн хөдөлгөөнүүд өссөн. Уул нь бол уруу хамааралтай байсан бол долларын индекс ингэж өсөж явахад алт унах хэвээр. Унаагүй байгаа. Шалтгаан юу байх нь вэ? Доллар ч өөрөө өсөж байна, алт ч өөрөө өсөж байна гэсэн үг. Тийм учраас алт доллар хоёрыг хитэх хамааруулж болохгүй гэсэн үг шүү.
За тэгвэл долларын индексээ өргөжлүүлээд бүгдээрээ дээшээ харна. Өнгөрсөн 7 хоногт таашаа харж ирсэн харчихъя. За угаасаа ингэ дээшээ. Өөр хэлэх юм байхгүй. Угаасаа бид нар зөндөө гой зоонууд байна. Тийм учраас эхний ээлжинд энэ зоон руу буюу 101.90 гэдэг рүү ер нь татчих боломжтой байна. За ер нь юм байна залуусаа. Тэгэхээр алт болон доллар маань өсөөд биткойн маань унах гээд байх шиг харагдаж байна да. Тэгээд бидний confirmation болсон. За тэр ёроол тий. Одоо энэ сэтгэл төвчүүлгээл биткойн унах гээд байна. За насмаас харах юм бол угаасаа доошоо байгаа. Тэгээд weekly хардаа. Тэгэхээр нас бол нэгэн доошоо л ороод ирчин. За тэгэхээр чинь бидний хувьд бол яг ер нь ихэвчлэн алт арилждаг хүмүүс учраас алтан дээрээ одооноос лонго барьж эхлэх нь байна. За биткойн дээр асуудалтай тэр ёроолоо сэтгэл бүгдээрээ шорт орох нь байна. За долларын индексээ ер нь бол ажиглаж байх нэ. За тэгээд 7 хоногийн дундуур би хэлснийхаа дагуу ахаад актем дээрээ одоо апдейт оруулна. Тийм учраас та хэд маань актемаас бас үзээрэй гэж хэлмээр байна. За залуусаа ер нь юм байна. Тэгээд энэ 7 хоногийнхаа weekly podcast-ыг дуусгачих. Ер нь бол товчхон байсан гэдэгт итгэж байна. Тэгээд гэхдээ ойлгомжтой байсан гэж бодож байна. Ягаад гэвэл weekly podcast чинь өөрөө яг шууд нэг жижиг цагуудын entry биш те. Яг эх 7 хоногийнхоо ерөнхий чиглэлийг бүгдээрээ ярьдаг учраас алтыг ер нь бол миний хувьд ингэж харж байна. Тэгээ хүн болгон өөр өөртөөгөө харж байгаа боловч яг нь риск менежментээ маш сайн баримтлаарай. Яг гэвэл би ингэж хэллээ гэдэг энэ чигээр өсчихнө гэсэн үг биш те. Тийм учраас заавал эсэд байх хэрэгтэй. Хэрэг маркет 100% яг шинжилсний дагуу байдаг байсан бол энэ зах зээл дээр алдагдaltaй хүн гарахгүй шүү дээ. Тийм учраас энэ зах зээл дээрээс хэрхэн ашигтай гарах вэ гэхээр яхаарахгүй сэтгэл зүйгээр эрсдлийн менежментээр бид нар амжилттай гарнаа. Өнгөрсөн 2-7 хоногийн хугацаанд алт маань яхаарахгүй бидний там гислийн дагуу маш гоё явлаа. Тэгээд мэдээж яриг ашиг хөөрхөн хийж байгаа. Тэгвэл эх 7 хоногт бас энэ дагуу явбал бид нар хангалттай сайхан ашигтай байх нь. Хэрвээ энэ дагуу явахгүй байх юм бол тухайн үедээ бас шинжилгээнүүдээ хийгээд хэрхэн арилжааны шийдвэр гаргах вэ гэдгээ актем дээр хэлнэ гэсэн үг. За юм байна залуусаа тэгээд энэ хүрээд одоо өнөөдрийнхөө подкастыг дуусгалаа. Түр баяртай.